남의 오면 안 돼. 갖고 와요. 이랬어요. 이북이 있으면 가고. 어디서 가래 되면? 너 사이즈 독서를. 야, 랜드 거는 거. 이거 뭐 사이즈. 이거는 화도 더 되시가. 너 사이즈 독서를. 사세요. 그래. 일제하고 있어. 자, 먹어라. 아우, 칠. 아우, 다니. 자, 1대1 하나. 얼마고 한게 없어. 얼마고 한게 없어. 어떻게 이기는 함께 있어. 얘는 함께 있대. 우유이 그러니까 거기 내용 또 다른 게 있어. 얘 먹으면 좀 높은 것들 함께 있대로 또 거기 또 내용 또 돼. 사수 잭디 수무 어스트 나오고 얘는 또 과학적으로 또 이렇게 이걸 거기 내용 읽고 한게 없어. 어떤 위기때 해서 뭐 내용 어떻게 왔다 성격을 쓰고 막 위기도 또 함께 있어. 얘는 어떤 지대가 타고 얘는 결국 이 어떤 샤크가 얘는 거기서 승 이렇게 되지 이렇게 또 내용 어디다 다 들어 이 샤크 가서 내 킹기긴 어떤 스스로가 어떤 만화 내용 기준이 다 주고 제 이게 좀 스스로 가락서 나 이게 좀 스스로 가락서 좋았어 다다 땅도
хомын гэж одоо хоороо тамнаар суралцж байгаа тэр газар одоо хүүхдүүдийн нэрлэлийг бас шүүж үзлээ. Нийтдээ 400 гаруй хүүхдийн нэрийг шүүгээд энэ 400 гаруй хүүхдийн нэршигтэй дандаа монгол хүүхдүүд байсан. Дандаа тэр эрдэм урд энтгэг төвдөг ном үзэж байгаа хүүхдүүд байсан. Энэ хүүхдүүдийн нэр дотороос манай энэ бас ном эрдэм үзэж суусан манай энэ ном маань нэр орсон байсан. Нийтдээ 400 гаруй хүүхдийн дотроос дадаа багш шүүж үзээд өнгөрсөн оны 12 сарын 29-ний өдөр нэр тодруулсан. Тэгэхдээ тэрнээс өмнө энэ нэрийг шүүх шаардлагатай байна гэсэн ийм бичгийг ирүүлсэн байгаа. Энэ бол манай хамрын хийдэг хандаж ирүүлсэн ийм бичиг юу нэ. Энийг айлттай бид нар хийдийн зүгээс үсэг гаргаад Дадаа ламын дэргэдэг найчин чойжин гэдэг хүний дэрэгүүчийг тослоочтойгоор уламжилсан. Тэр найчин чойжин бол энэ бүхий явдлыг хүмүүстийн дадаа багшд ойлгуулж ийм хүүхдээ хийд байна. Энэ хийдийн эзэн залгацаг болсон байна гэдэг маш түргэн хугацаанд маш их хүч зарцуулсан байж ингэж айлтсан байгаа. Тэгээд энэ явдал маань маш түргэн шийдэгдсэн. Нэг жилийн дотор шийдэгдсэн. Тэгээд энэ бол анхны омон дацанд сурч байгаа Монгол хүүхдүүдийн дотроос тодруулж болох байна гэсэн ийм зар бичгийг ирүүлсэн байна. Тэгээд бид нар энэ зар бичгийг хүлээж аваад тэгээд гомонд руу очсон. Тэгээд энэ бол дадаа багшийн өөрийнх нь моторын тэмдэг тавигдсан, өөрийнх нь хувийн лого тавигдсан ийм бичиг байна. Энэ бол эхлээд ирсэн бичиг. Тэгэхээр энэний дагуу бүгдээрээ гомонд руу дахиад дадаа багштай уулзаж энэ ажлыг эхлүүлсэн байна. Энэ шүтэн хойшоо лонгомон залчтаа. За ингээд өнгөрсөн 12 сарын 29-ний өдөр дадаа багш тэр дээд тогтмол гэж өөрийнхөө шүүж үздэг тэр юугаар шүүгээд тэгээд нэг хүүхдийн нэг хүний нэр тодруулсан ирж энэ гэгэнийхээ нэрийг зааж авах гэсэн болохоор эндээс бид нар явцгаасан. Энэ тодруулсан юу нь 12 сарын 29 сая бол шиний нэгэнд бид нар очиж нэрийг зааж ирсэн байна. Тэгэхээр энэ нэр нь сахны нэрээр нь новсон төдөв гэдэг нэр. Бид нар маш их баярлсан. Яагаад гэвэл тэр 400 гаруй хүүхдүүд дотор манай хийдээс уламжилсан ганц хүүхдийг маань дадаа багш тодруулж батламжилсан байна. Тэгээд дадаа багшийн батламж бичиг нь энэ үү. Ганцхан говийн ноён утга биш ээ. Энэ утга ганцхан Монголын ноён утга биш ээ. Энэ бол дадаа багшаас тодруулсан учраас дэлхийн бүх буддистуудын шүтэж залбирч байгаа ийм хүн болсон гэсэн. Өөрөөр хэлбэл манай дорн говь нутгаас дэлхийн хэмжээний энэ утга төгөг тодорсон. Тэгээ энэ юу бол хуучин уламжлаараа ноён гэгэн гэж нэрлэгдэх болон төвлүүд бол ноён эренбүүчи гэж нэрлэдэг. Ийм нэрээр ингэж залгаж цаашдаа дадаа багш сахлын нэр өгөх учраас нэр нь өөрчлөгдөж магадгүй. Энэ лам маань эндээс гараад шууд юунд суун бясалгалт суун. Тэгээд эндээсээ шууд эдгэг рүү дадаа багш руу очив. Дадаа багшаас 3 сарын эхний өдрүүдэд хүлээж аваад тэнд найчин чойжин боо. Түүнээс цаашлаа тэгээд хүнгийн хийдүүдэд суулгасан тийм залах ажилласан. Тэгээд дараад нь 4-р сард бид нар энд ёсон төгөлдрөөр энэ синтез залах ёсон хийнэ. Тийм учраас одоо бол энэ дадаа багшд хүртлээ
одоо станы ямгийн байдалтайгаар байж тэгээд одоо учраас ирээд бас тодорхой хэмжээнд ням хийсний дараагаар ширээндээ задагдах хэрэгтэй болно. За ингээд одоо Умсан амхан болтугай. За тэгээд Лонгомонд очиваа. Zayn, ada mas яг чойжгоос ирүүлсэн одоо энэ одоо юу байна? Одоо барин хатаг байгаа. Энийг одоо Түнсийн одоо юу бол 1100 900 гэж нэрлэдэг байсан. Энэ хатаг бол энэ 900-ын дамжтай хатаг байна. Өөрөөр Түнсийн одоо дээдийн хүндэтгэл үзүүлж байгаа юм. Одоо энэ дадаа багшийн зүгээс ирүүлсэн хатаг байгаа юм. Хөөшин гарсан. Тэгээд дээдийн гэдэг дадаа багшуудаа түүний дэрэгдийн одоо найчин чойжин эренбүүчи энэ олон хүмүүсүүд маш их хүндэтгэл үзүүлж маш их одоо идэвхтэй гаргаж байгаа. Түүний одоо нэг нь энэ одоо ингээд ясны анхны одоо арга хэмжээнд хатаг ирүүлж сая одоо юу өөрийнх нь одоо өргөд ирж байгаа нэ. За одоо энэ одоо мандал өргөн гэдэг маань одоо энэ одоо бурхан янз бүрийн одоо тийм өргөл зүйлсүүдийг одоо өргөхөөс гадна энд байж байгаа одоо ном хуургууд ном уншиж. Тэгэхээр энэ ном уншиж үйлчлэлүүд хүмүүс наашгаа энд ирж болохгүй. Бас одоо энэ надад багштай уулзаж ном зүйл юм одоо өрөнгүйц давааг байгаа учраас та бүхэн одоо энэ ламд хүрч болохгүй. Өөрөөр хэлбэл сая одоо энэ угаал ёслол ариусгал юм хийгдсэн байгаа. Ийм учраас одоо энэ бид нар бол амьсгаагаа шүгэж болохгүй. Тийм учраас бид нар одоо энд наан бол хатаг өргөх хүн боёо урд нь тавь. Гэхдээ энэ ёслол бол хамгийн сүүлд болно. Одоо бол мандал өргөх.